Дөрвөн аймгийн эцэгчүүд байгаа. Наасаа концерт ирсэн байна.
жилийн хугацаанд 20 онд бол ковид дэлхийг дуусгасан ийм цаг үе байсан. Гэсэн хэдий боловч бид нар цахим хичээл дээрээ Нацгдавжийн миний нутаг Тангадын гасангийн Монгол хүний зүрхний бичээс ээжтэй зориулсан шүлэг цахим хичээлээр чийжилсэн нэгдүгээр юм да. Тэгэхээр хоёрдугаар ингээс ихтэй бид нар дэндүү бүрүүдэржин тус гар тогтнол ганцгийн ям сүрийн 4 цаг гэх мэтийн шүлгнүүдээр контент хийсэн, 2 контент. За тэгээд манай ангийнхан одоо нийт 24 шүлэг чийжилсэн байна. Хичээлээс гадаа Монголын шилдэг яруу найраас. Тэгээд энэ 2024 оны 5 дугаар сарын 1-нд бид сургуулийнхаа тайзан дээр тайван тоглолтоо хийсэн. Тэгээд тэр тоглолтоор бид бүх шүлгнүүдээ бүх хүүхдүүд маань уншаад тэгээд өнөөдрийн энэ урлагийн алтан тайзан дээр та бүхэнд өөрсдийн зохиосон шүлгээ уншлаа. Баярлалаа хүүхдүүд. Миний хүүхдүүд шүлгээр жигүүр хийж улам өндөрт дүүрэн нисээрээ хүүхдүүд. Баярлалаа хүүхдүүд. Та бүхэн гэсэн хүүхдүүдтэй шүлэгт дуулууж шүлгийн ямар тансаг сайхан ертөнцөөр аялуулж байх юм бол шүлэг үйлсэн бүгд их орон ээж аав элгэн саднаа хайрлах. Шүлэг үйлсэн хүний амнаас шүлэг урсан хараад урсдгүй юм аа. Та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа.